Байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өвдөг өвдөхийг ихэнх хүмүүс нас явж байна да гэд бодоод өнгөрдөг. За гэхдээ үнэндээ өвдөгний өвдөлт бол зөвхөн хөгшрөлтийн шинж биш байж болох юм байна. За энэ нь таны биед өрөвсөл явагдаж байна. За хөдөлгөөн дутагдж байна, жин нэмэгдсэн байна. За эсвэл өөр нэгэн далд асуудал байна гэсэн тохио байж болзошгүй юм байна. За ялангуяа өглөө босгож чинь өвдөгчин хөшөөд хідэн алхам хийхэд эвгүй байдгүй. За эсвэл удаан суусны дараа босоход өвдөх гацсан юм шиг санагддгүү. За тэгвэл өнөөдөр өвдөгний өвдөлтийн тухай таны мэдхгүй байж болох 8 сонирхолтой баримт болон за гэртээ хэрэгжүүлж болох энгийн аргуудын талаар ярья. За мэдээж энэ бичлэг бол эмчийн онош эмчилгээний зөвлөгөөг орлохгүй хэрвээ өвдөгчин хавдаад улааж за халуун оргиод эсвэл алхахад хэцүү байх юм бол та заавал эмчтэй хандаарай. За нэгдүгürt өвдөг яагаад шүн болон өглөө илүү их өвддөг вэ? За бидний бие өдөр шөнийн өөрийн гэсэн хэмнэлттэй тий. За шөнийн 2-3 цагийн үед зарим хүний биед өрөвслийн идэх нэмэгддэг байна. Харин өрөвслийг дарахад тусалдаг кортизол гэдэг даавар маань энэ үед яг хамгийн бага түвшиндээ байдаг байна. За өөрөөр хэлбэл шүн өрөвсөл нэмэгдэх гээд байдаг. За харин түүнийг намжаах хамгаалалт нь бага байна гэсэн үг. За тиймээс үе мөчний асуудалтай хүмүүс өглөө босоход илүү хөшүүн, илүү өвдөлттэй мэдрэмж авдаг байна. За хоёрдугаарт өвдөгний үед доторх шингэн өтгөрдөг байна. За өвдөгний үед дотор синовайл гэдэг шингэн байдаг. За энгийнээр хэлэх юм бол энэ бол үе мөчийг тосолж хөдөлгөөнийг зөөлөн байлгадаг байгалийн тос юм байна. За гэхдээ та шөнө олон цаг хөдөлгөөнгүй хэвтэх үед энэ шингэн маань өтгөрдөг хандлагатай байна. За яг л хөрөгчөнд байсан зүгийн бас шиг гэсэн. За харин хөдөлгөөн ороод ирэхээр аажмаар шингэрдэг байна. За тиймээс өглөө босоод эхний 30 минут өдөг хөшөөд жаахан алхсны дараа дээрддэг байна. За эндээс нэг чухал санаа гарч ирж байна. Хөдөлгөөн бол өвдөгний тослогоо юм байна. За 3 дугаарт өвдөгний өвдөлт шүдтэй холбоотой байж болно. За энэ жаахан гайхмаар сонсогдож магадгүй. Гэхдээ амны хүндийн өрөвсөл, буйлны асуудал, шүдний далд халдвар зэрэг нь биеийн бусад хэсгийн өрөвсөлтэй холбоотой байж болзошгүй юм байна. За хэрв буйл өрөвссөн эсвэл шүдний уг орчимд далд халдвар байгаа бол бактери цусаар дамжаад биеийн өөр хэсэгт нөлөөлөх боломжтой гэж байна. За тиймээс өвдөг тодорхой шалтгаангүйгээр удаан өвдөд байвал амны хүндийн эрүүл мэндэ шалгуулахад илүүдэхгүй юм байна. За дөрөвдүгээрт ухраад алхах нь өвдөгц сайн дасгал байж болно. За урагшаа алхахад нэг төрлийн булчин ажилдаг бол ухраад алхахад өвдгийг дотуржуулдаг булчингууд өөрөөр ажиллаж эхэлдэг байна. Энэ нь өвдөгний эргэн тойрондох булчин сэргээж үеийг илүү доктортой болгоход тусалдаг байна. За гэхдээ аюулгүй байдлаа сайн бодох хэрэгтэй. Шууд зам дээр эсвэл халтаргаатай газар энэ хийж болохгүй энэ дасгалыг. За гэхдээ гэрийн аюулгүй хэсэгт хананд ойрхон эсвэл зүлгэн дээр өдөрт 1-2 минут ухраад алхаад үзээрэй. За 5 дугаарт оройн хоолны дараах зууш өвдөлтөнд нөлөөлж болзошгүй юм байна. За оройн хоол идчихээд дараа нь жигнэмэг талах амттан ч юм уу за ямар нэгэн цайтайгаа ингээд юм идмээр байдгүй те. За энэ жижиг зуршил таны биед шөнийн турш өрөвсөл намдах боломжийг багасгаж байж магадгүй юм байна. За ялангуяа чихэрлэг, гурилан, нүүрс ус ихтэй зүйлс идэхэд инсулин нэмэгддэг. За инсулин байнга өндөр байх нь зарим хүмүүс өрөвслийг дэмжих нөхцөл болгодог байна. За тиймээс нэг энгийн дүрм дуршаад үзээрэй. Оройн хоолны дараа галттойгоо хаалтаа гэж бод. Зөвхөн ус эсвэл сахаргүй бүлээн цай ууж болно. За 6 дугаарт өвдөг өвдөхөд зөвхөн өвдөг өөрөө асуудалтай байдаггүй. Заримдаа гуй, шилб,
өвдөгний эргэн тойромдох булчин чангарсан байдаг. За тэр булчин чангарвал өвдөгний хөдөлгөөн хязгаарлагдаж өвдөлт нэмэгдэж болно. За гэртээ байгаа металл халбаг ашиглаж болно. За эхлээд гуй, шилбэний булчин хэсэгтэрээ тос эсвэл лошн түрхнэ. За дараа нь халбгаа 30-аас 45 градусын өнцгөр бариад булчин дээр зөөлөн хусаж болно. За гэхдээ өвдөгний яс, тойг, шилбэний яс зэрэг хатуу хэсэг дээр битгий хусаараа зөвхөн булчин зөөлөн эдэн дээр хийн. За хөхөртөл хүчтэй өвдөлт хийж болохгүй. За 7 дугаар багахан хэмжээний жин хасахад өвдөгний ачаал багасдаг байна. За өвдөг бол бидний биеийн жинг өдөр бүр үүрч явдаг үе. За алхах, шатаар өгсөх, суух, босох бүрт өвдөг дээр бидний бодсноос илүү их даралт ирдэг байна. За тиймээс ерөнхийдөө 2-3 кг хасгаж зарим хүний өвдөгний өвдөлт мэдгэдэггүйц багасдаг байна. За гол нь огцом турах биш, харин оройн зуушаа багасгах. За өдөр бүр баг зэрэг алхах, өрөвсөл багтаа хооллох зэрэг жижиг зуршлаас эхлэх нь хамгийн бодтой. За 8 дугаарт нь витамин D3, K2, магний зэрэг шимт хижээлүүд нь үе мөчөнд чухал юм байна. За D витамин дутагдaltaй үед булчин, үе мөч өвдөх, за ядрах, бие сулрах шинж тэмдгүүд илүү мэдрэгдэж байж магадгүй. За гэхдээ өндөр тунгаар өөрөө дур мэдэн ууж болохгүй, заавал эмчтэйгээ зөвлөлтөн энийг хэрэглээрэй. За тэгвэл та өнөөдрөөс юу эхлээд хийж болох вэ? За өглөө орноосоо шууд өсөрж босох хэрэггүй. Босхоос өмнө 2 минутын зөөлөн дасгал хий. За эхлээд шагаагаа өөр рүүгээ татаж, за дараа нь урагш түлхэх. За үүнийг 30 секунд хийн. За дараа нь өсгийгөө гудас дагуулan за өөр рүүгээ гулсуулж өвдгөө нуглаад за буцааж тэнээлгэнэ. За нэг талдаа 10 удаа хийн. За дараа нь гуйны урд булчингаа 5 секунд чангалаад дараа нь суллана. За үнийг 6 удаа давтана. За дасгалын дараа бүлээн шүршүүд орж өвдөг рүүгээ бүлээн урсгаараа. За дулаан нь булчин судлаж үеийг илүү амар хөдөлгөөнтэй болгоход тусалдаг байна. За товчондоо өвдөгний өвдөлт бол таны бие намайг анхаараач гэж хэлж байгаа дохио юм байна. За тиймээс өвдөг өвдлөө гэж шууд насных гэж битгий бодоорой. За өнөөдрөөс эхлээд өглөөний 2 минутынхаа дасгалыг хийж эхлээрэй. За тэгээд орой иддэг зуушаа багасгаарай. За өдөр бүр жаахан алах, хэрв өвдөлт удаан үргэлжлэх юм бол мэргэжлийн эмчид үзүүлээрэй. За эдгээр жижиг өөрчлөлтүүдэнд нийлээд таны өвдөгний өвдөлт хөшин байдлыг мэдгэдэггүйц багасгаж чадна. За хэрвээ танд энэ видео таалагдсан бол лайктаар subscribe хийгээрэй. За дараагийнхаа видеонд уулзцгаая. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.